Өдрүүдээр мөсөн давиралтын улсын аваар шалгуулах тэмцээн болох ч байгаа. Гэхдээ анх удаа бас ийм стандарт хан дээр явагдах ч байгаа. Урд нь бол байгалийн мөсөн дээр явагддаг гэсэн. Тэгээд энэ ханы бүтээн байгуулалтыг ямар хугацаанд хийв, яаж ижлэв, ямар мэрэгчлэлтнүүдтэй хамтрав, ер нь бас энийг хийхэд хэр хүндрэлтэй бэрхшээлтэй байдаг. Мөсөн давиралт маань 2010 онд анх улаан цуцгаланд бид одоо Mongolia Expedition компани Монголын уулын хөтөчтэй холбоотой хамтарч одоо 2010 оноос хойш улаан цуцгаланд одоо улсын аварга хийж ирсэн. 5 удаагийн улсын аваргыг шалгаруулах тэмцээнийг хийсэн. Тэгээ бас тамирчдыг явж очих тийм ээ. Нөгөө даарч хөрөх нөгөө замын зардал мар тэгээ зардал айгүй хөндөр гардаг байсан. Тэгээд энэ жилээс бид нөгөө уулын холбооны бүтц маань өөрчлөгдөд бас шинэ залуучууд томилогдоод тэгээ бас энэ нэг юмыг бас нэг Монголдоо яг өөрийнхөө Улаанбаатар хотод нийслэлтэй ойрхон газар хийвэл хэр тохиромжтой байдгийг гэдгийг судлаад тэгээ найрамдалд өөрөө ийм нөгөө авиралтын цамхаг байдаг. Энэ цамхаг дээр нь хий гэдэг санааг гаргаад хийцэн инженер зураг төсвийг гаргаад бүх юм хийгээд тэгээд энэ хан дээр одоо ийм мөсөн давиралтыг яг олон улсын стандарт нийцээ одоо яг дэлхийн аварга дэлхийн цомын тэмцээн яваад байгаа 15 м өндөр мөсөн цамхыг одоо бид босгочоор байж байна. Тэг энийг анх хийх одоо зураг төсөл одоо бүх юм нь одоо манай спортын мастер Жангар тий одоо миний би өөрсдөө яг тохиролцоод одоо хийцэн инженерүүдтэй уулзж салхины ачаал даах чадвар нөгөө мөсний даац тий хичнээн тоон ачаа харах уу хоёр хүн одоо ээлжлээд авирахад одоо хэр зэрэг ачаал авах уу гэдэг нь бүгдийг тооцоолж ягаад одоо нөгөө Оросын уулчтай бас цахимаар харилцаж зөвлөмж авч иж тэгээд энэ хамтарч ярилцал одоо ийм бүтээн байгуулалтыг хийчихэл байж байна. 15 м өндөр хан дээр хоёр тамирчин зэрэг авирна гэсэн үг юм уу тий? Тий, хоёр тамирчин яг зэрэг уралдана. Зэрэг бүтцийн хувьд усаар хийж. Мөс одоо ус цас хоёрыг яг холиол тийм одоо нэг юу гэмдэ нэг холимыг тийм юм шингэн болгож ижил хийхгүй бол дан мөсөөрөө байхаар нөгөө хүн авирах тохиолдолд айсаксаар нөгөө мөс рүү байн гатгаж явдаг учраас крампон өшгөлж байгаа учраас мөс нөгөө том томороо хагарах нурах жоох эрсдлэх байд юм байна. Тэгээ өөрөө хатуу учраас авирч байгаа хүнд айгүй их ачаалд өгдөг нүдчээж авируулдаг. Цастай холсноор энэ өөрөө жоохон тийм сэрэг. Тэгээ хурдныхын төрөл нь өөрөө яг ингээд айсаксаар одоо хөнгөн өлгөө тохоо явах. Тэгээд нөгөө унах том томоор мөс унахгүй гэд тийм сэрэг учраас зооход их төвөггүй тамирчнаас их хүч шаардахгүй их техник юм шаардсан. Ийм байд юм байна. Сая Бээжинд болсон дэлхийн цомын тэмцээнд Отгон хүү хэрлэн гээд хоёр тамирчин маань оролцоод ирсэн. За тэд нар маань одоо өмнө нь бол 20 22 23 секунд дээр авирдаг байсан. Оросын албаны улсын Киров хотод 10 хоногийн бэлтгэл сургалтанд гараад тэгээ Бээжингийн дэлхийн цомын тэмцээнд оролцоод ирсэн. Секундээр бол нэг дахин нугаларч багассан. 13 секунд авирдаг болсон 15 м өндөрт. За дэлхийн одоо лидерүүд одоо дэлхийн аварга болж байгаа тамирчид бол энэ 15 м өндөрт яг л одоо 7 секунд тий авирч байгаа ийм амжилт байгаа. Тэгэхээр одоо бидний амжилт бол сайн нэлээд ахлаа. Хэрлэн Отгонхүү хоёр маань Бээжингийн тэмцээнд маш өндөр амжилттай оролцоод ирсэн. Бас мөсөн давиралтынхаа түүхэнд байгаагүй амжилтыг бас үзүүлээд ирсэн. Тэгээд одоо ийм сайхан материалын бааз одоо дид бүтсэн сайхан хөгжсөн учраас одоо тамирчид маань бэлтгэл сургалтаа хангаад одоо бид дараагийн тэмцээн оролдоонд энээсээ илүү 13 одоо 10 руу оруулах тийм ээ. Ийм том зорилго тавьсан ажиллаж байна. Сая л дэлхийн шилдэгүүд бол 7 секундэд 15 м-т гарч байгаа. Манайх 13 болж ахисан үзүүлэлттэй байгаа юм байна тий. Зөрүү байна тий 6 секундын зөрүү байна. Ямар хугацаанд энэ гүйцэтгэх боломжтой вэ? Ер нь манай мөсний тамирчид одоо гээд яг бэлтгэгдсэн хичнээн тамирчин байна. Яаж бэлтгэлээ хийж ирсэн? За одоо манай спорт авиралтаар авирдаг одоо бас л 100 гаруй тамирчин байгаа л да. Эдгээр маань бүгд л яг спорт авиралтын төрөл учраас клайминг төрөл учраас өөрсдөө яг мөсөн авиралтанд яг сонирхлоор бас ирээд орчдөг. Тэгээд одоо биднэрт нөгөө шигшээ бага байгуулах тийм ээ. Нөгөө биеийн тамир спортын газартай хамт шигшээ багийнхаа тамирчдыг бүртгүүлэх тэгээд бэлтгэл сургалтанд нь хангах одоо тийм хугацаал үлдээд байгаа. Яг энэ 13 одоо яаж бид нэр 7-руу төхөөлөх вэ гэхээр бидэрт нэгэнт өмнө нь бол ийм өндөр хан байгаагүй. Бид нар одоо боломжоор 7 м өндөр 8 м өндөр хандл хурд хийгээл тэгээд гадны тэмцээнд одоо 15 м өндөрт авирдаг байсан бол одоо 15 м-тэй хан энд бий болсон учраас энд бидэрт нэг 15 хоногоос нэг сарын хооронд бол тамирчнаа яс бэлтгэд бол бид нэр одоо тэр гадаадын тамирчдын секундэд одоо хүрэх боломж нь айгүй ойрхон байна. Энэ маань өөрөө бас 2022 оны өвлийн олимпиад тус аль биесээр орохоор зүй ёсоор орохоор одоо болчоод яригдсан байгаа. Тэгээд аль биесээр зарлагдаагүй. Тэгээ одоо 18 онд Пхенчханы олимп дээр бас энэ үзүүлэлт тоглолт маань өөрөө орно өвлийн олимпиад. Тэгээд ийм агсан ийм боломжууд бас бидэрт нээгдсэн. Бид бас олимпиад бас мөсөн давиралтаар бас амжилт гаргах нь нөгөө спорт давиралтаас арай илүү ойрхон байгаа гэдэг бас бид нар өөрсдөө судалчаад дүгнэлт хийчихэл байгаа л байгаа.
Тий. Энэ ханны мөснийх нь одоо насжилт гэх үү? Ямар Энэ одоо найрамдал маань өөрөө Улаанбаатар хотоос 180 м өндөрт оршдог тий. Агаар юунаас далайн төвчнөөсөө тий. Тэгэхээр өөрөө их өндөрлөг газар тэгээ уулын амд байдаг учраас өөрөө их хүүтэн учраас тэгээ та бүхэн харж байгаа сүүдэр талд нь хийцэн баг. Нар тусахгүй гэд. Аль болох удаан хайлах явцын бас багсахын тулд артталт нь бас зузаан банзаар бас нөгөө нар тус нарны нөгөө элчийг мөсөндөө өгөхгүй нь талаас нь бас хийцэн талаас нь анхаарч хийсэн. Тэгээ хоошоо харуулж хийгээд 20 нэмгэн газар 20 цент, зузаан газар 30 цент байгаа учраас энэ бол нэг бас нэг 3 сарын дунд хүртэл бас явчихлоо гэсэн бодолтой байгаа. Тий. Яг одоо тэмцээн эхлээд зэрэг аваад ирэх мэдээж хэрэг энэ мөс бол тодорхой эсгүүдэд унах энтрэх ч юм уу юунууд гарах бах тэр үед нь дахиад нөхөн сэргээлтэй явж байгаа. Тий одоо 1 сарын 17-оос буюу мегамараас эхлээд одоо бүх тамирчид нээлттэйгээр бэлтгэлийг зарлцсан. Тамирчид маань ирж бэлтгэлээ хийгээд одоо нөгөө мөс хэр нурах нь тийм ээ. Хэр их барьц тогтно юу ах нь барьц гарах нь нүх гарах нь гэдгийг харж агаад 20-ны орой бид нэр дахиад усаар урсгаж нөгөө нэг шавалтаа хийн ус цасаа холж тий. Шавалтаа хийгээд 21-22-нд тэмцээнэ хийн. Гэхдээ ер нь бол мэдээж хүн авирч нөгөө юмар зоож хатгаж өшгөлж байгаа. Тэгээ энэ 100 гаруй тамирчин өрсөлдөх уралдах учраас тодорхой хэмжээгээр нөгөө мөс нь нурна л да. Тэгээ тэрийг бид нэр өмнөх өдөр нь бас шавах, услах, тэгээд нөгөө мөсөө зузаалах гэсэн тийм ажлууд ер нь бол шатгаалтаагаар хийх төр төлөвлөгдсөн байна. Эрсдэл ер нь ямар вэ? Ер нь хүн мэдээж эрсдлийг үүсгэж юм хийхгүй шүү дээ. Аль болох эрсдэлгүй юмыг одоо нэг дахь нь ингэвэл хоёр дахь нь энэ дээрээ тогтно шүү, гурав дахь нь ийм байдаг шүү гэдэг бүх юмыг яг нөгөө төлөвлөгөө гаргаад төлөвлөгөөний дагуу хийсэн болохоор энд ямарваа нэг байдлаар тийм эрсдэл үүсэхгүй гэж бид үзэж байгаа. Угаасаа гарахгүй. Тамирчныхаа аюулгүй байдлыг хангах үүднээс 18-нд манад одоо Оросоос гадны яг энэ мөсөнд авиралтаар дагнсан UAE одоо аль бисны 2 экспертийн баг ирэх юм. Тэр баг ирээд энэ дээр өөрсдөө дүгнэлт хийгээд судалгаа хийгээд энэ намдаар ингэж авирах хэрэгтэй, ийм техникээр авирах хэрэгтэй гэдэг 20-ны өдөр бид нар бас тодорхой хэмжээний сургалт хийх юм. Мөсөнд авиралтын хороо өөрсдөө бас давхар аюулгүй байдал талаас, safety талаас бас сургалт давхар зохион байгуулад тамирчидтайгаа бас техник зөвлөгөөн дээр бүх юмаа сайхан ярьж зөвлөөд аюулгүй байдлаа хангах тэр талынх нь бас сургалтуудыг хийгээд тэгээд бэлэн боллоо гэсэн тохиолдолд одоо 21-ийнхээ өглөөс эхлээд тамирчид маань оролдож хоорондоо өрсөлдөж эхлэх юм байна. Тэгээ энэ удаагийн тэмцээн маань урд үрднийхээ тэмцээнийг бодвол яг нөгөө 15 м ихц одоо 90 градусын хананда уралдана. Тэгээд тамирчдын манай чансаа жоохон өснө, рейтингенд нь өөрчлөлт орно гэд энэ удаад бас нэг нэлээд ширүүхэн өрсөлдөөн болно гэдгийг бас бид нар бас тооцоолол хийж байгаа. Олон улсад ер нь тэргүүлэх байр суурь эзэлж байгаад улс орны тамирчид гэвэл хаана вэ? Одоо яг энэ мөсөнд авиралтаар бол одоо дагнсан бол одоо яг л Оросууд л байна л да. Оросын яг тамирчид одоо сая Бээжингийн нэмзэд эмэгтэй 1-2 дугаар байрт нь 1-р байранд нь Солонгос, 2-р байранд нь Орос, 3-р байранд нь Орос орж явах жишээтэй. Хурдны төрөлд нь бол эхний гуравт нь Оросууд орж явах жишээтэй тий. Тэгэхээр Оросууд бол энэ төрөл дээр одоо бол толгой зөгч чинь. Хоёрт нь техникийн төрлөөр Солонгосчууд байна, Япон байна тийм ээ. Италичууд бас их сайн, Францууд сайн ингээл тэгэл араасаа тэгэл шил дараал явчихна л да. За хамгийн анхны дэлхийн цомын тэмцээнд 2011 онд Солонгост Инчонд болсон Чонсонд болсон тэмцээнд оролцож ирсэн. Тэгээ 11 онд бас Кирвийн дэлхийн цомын тэмцээнд миний би өөрөө оролцож илаа. Спортын мастер төвшин дээр явж илаа. Тэгээ 13 онд өнжөөд 14 онд Хөвлийн Сочигийн олимп тийм ээ. Тэрний мөсөнд авиралтын үзүүлэх тоглолтод явлаа. Тэгээ 15, 16 он гээл одоо сая 17 онд хамгийн сүүлийнх нь Бээжинд болсон дэлхийн цомын тэмцээнд бас тамирчид маань оролцоод бас нэлээд цагаа ахиулаад нэг дахин илүү амжилт гаргаад ирлээ л дээ. Одоо нөгөө суурин газартайгаа ойрхон нийслэлтэйгээ ойрхон болцсон өмнө чинь нэг 570 км орчим явж Батүлжид сумны улаан цутгаланд очиод л бас нэг 350-аад орчим хүмүүс сонирхогчтойгоо нийлээд очдөг байсан. Тэгээ хотод одоо ийм ойрхон нийслэлийн өвсөлттэйгээ ойрхон газар хийц учраас энэ тоо бол бас 1.5 дахин нэмэгдэх магадaltaй гэсэн бид нар өөрсдөө зүгээр таамаг гаргачаал байж байгаа. Тэгээ оролцох тамирчдын доо бол мэдээж угаасаа 100 бол хангалтайгаар авчих юм байгаа.